За намайг даваад орж явуулан гэдэг. Ламор брендийг үүсгэн байгуулад одоо 7 жил болсон байна. Маш хурдан цаг хугацаа өнгөрсөн байна. Нэг мэтгэл болсон байна. За байгалийн гаралтай бүтээгдэхүүн чинь маш үнэтэй идэх юм байна гадаадд те. Монголд тэр нь байдгүй юм байна. Гэтэл Монгол шиг энэ ихтэй байгалийн түүхий идтэй, байгалийн одоо энэ сайхан баялагтай газар одоо нөгөө газар доорх биш. Газар дээрх баялагтай газар яагаад ийм бүтээгдэхүүн хийгээгүй юм бол хамгийн анх тэгжэл ботсон. Тэгээд нөгөө өдрийн боодоо шөнийн зүүд те сүлдээ энэ мэн ингээл бүр ингээл ургуулсан бодоод бүр ингээл тэрний талаар бодож эхлээл, судалж эхлээл. Тэгэл би тэр онлайн нөгөө курсаа олоод за тэгвэл би өөртөө ядчил бүтээгдэхүүнүүд хийя. Яагвал надад яг түүхэн идүүд нь бэлэн байгаад байгаа юм чинь би хаанаас ч одоо тэгээ 70 тухайд чинь 70 ээж идэр байдаг гэсэн Меркури 70 ээжээс очоод би өөртөө сүү чицаргаан юу бүх давс идэр авчих штэ. Тэгээд би яг тэгжэл ихэлсэн. Тэгээд өөртөө хэрэглээд ихэлсэн чинь маш сайн байсан. Хитэн таньдаг хүмүүстэй өгсөн нөгөө төлөв нь айгу гайхсан энэ амар гоё юм ямар сони ингээд тэгээ би өөрийнхөө инстаграм дээр анх удаа тавьчихсан. Тэгээ хүмүүс наа чи ямар сонирхолтой нэгийг хэрэглэж үзээд хийгээд тэгэл ялцчихгүй нэгт энэ нь огт байхгүй байсан. Хоёрт би хийж чадчихсан. Гуравт ууланд бэлэн бүх юмнууд нь байсан. Дөрөвт би гэрээсээ хийх боломжтой байсан. Тэгэл ялцчихгүй бүх юм ингээд таарал явсан да. За тэгээд бүх тохироо сайхан бүрдлээ. Тэгээд өрхөө үйлдвэрлэгч болсон юм байна шүү дээ. Тэгээд би чи гэртээ яг 1 жил үйлдвэрлээл юмаа хийгээл одоо бүтэн 1 жил би өрхийн үйлдвэрлэгч байсан шүү дээ. Энэ одоо нэг ер нь юу л юм шиг байна нэг ааруул шиг л байна шүү дээ. Тий, угаасаа яг хүмүүс ааруул гэж боддог. Манайх 7 жилийн өмнө бас савангаа гаргахад хүмүүс маш гайхаж хүлээж авч ирсэн. Тий. Яг л нөгөө өмнө нь чинь дээр үед Монгол улс чинь саван бас үйлдвэрдэг байсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг чинь болоод тэгээд бүгд импортоор олоо. Тэгээд буцаад ингээд ханы сүлжний тостой, сарлын сүүтэй, цэвэр ингээд сүүтэй саван гэсэн чинь хүмүүс юрдсаа гайхаад ингээд хүлээж авахгүй те манайх руу ирэнгуудаа ааруул юм биш үү гэд. Тэгээд жишээлбэл нөгөө энэ тэнд ингээд харангуудаа энэ ааруул гэж таньдаа боддог байсан. Тийм байна. Тэгээ одоо энэ мэд гэсэн ингээд яг л одоо нэг ааруулаад чинь хөдөө ингээд айл ингээд тэгээд хатаадаг шүү дээ. Яг ингээд. Тэгээд нөгөө манайх яг цэвэр саван хийдэг утга учир нөгөө яг тухайн түүхэн эдийг нь одоо сарлгийн сүү жишээлбэл ямааны сүү яг цэврээр нь ашиглах боломжтой. Тэгснээрээ тухайн хүний биед нь яг л тэр түүхэн эдийнх нь бүх одоо тэ амин дэм витамин нь ингээд очих боломжтой. Тийм. Тэгээ манайх чи идэж болох үс гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг шүү дээ угаасаа. Тэргээрээ ч олон улсад танигдсан. Тийм үү? Идэж болох юм уу? Идэхэд ямар ч асуудал байхгүй мэдээж муухай амттай идэхгүй байсан дээр гэхдээ идлээгээд ямар ч тийм одоо хүний биед хортой зүйл байхгүй юм байна тийм. Энэ тэгээд манай саван хатаах өрөө манай савангууд дунджаар 2 сар хацсны эцэс бэлэн болдог. Тийм үү? Бяцлаг шиг юм биш. Бяцлаг чинь одоо уудах тусам улам мөнд ордог шүү дээ Тийм. тийм. Манай 2 сар хатчиж бэлэн болдог. За энэ болохоор манай савлах цех байгаа. Тэгээ бүх одоо манай нөгөө түүхий боловсруулалтаас ахуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэл савлгаа нь хүртэл ингээ гар аргаар хийгддэг. Тийм эцсийн одоо бүх дамжлага нь ингээ гар аргаар хийгддэг байгаа. Тэгээ ер нь маш их сэтгэл шингэсэн ийм үйлдвэрлэл. 100% баг гараар байгаа юм шүү. 100% гар аргаар. Тийм байна тий. Тийм. Тэгээ өнөөдөр жишээлбэл одоо ингээ гарын тосоо яг ингээ бэлэн болохоор нөгөө дамжлага ингээд те дамжлагын дагуу эцсийн байдлаар яг савлах цех рүүгээ ирээд одоо ингэ чи манай гарын тос нөө чацрантай гарын тос ер нь манай хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй хүмүүсийн хайртай болсон бүтээгдэхүүн байна. Ер нь бол төрөөс олгож байгаа 3% хүүтэй 3 жилийн хугацаатай мөнгө авчих юм бол үйлдвэрлэлөө өргөжүүлэхэд ажилтны тоо маш ихсэх юм байна шүү дээ. Ягаад гэвэл 100% гараар гар учраас. Тийм, манайх болохоор технологич боломжгүй юм байна тий. Тийм, манайх онцлог нь технологич яг боломжтой гэхдээ бидний нөгөө бас гол зорилго чинь угаасаа хүнээ ажилуулах юм чинь бид нар одоо жишээлбэл амжилттай яваад манай борлуулалт нэмэгдээд явчих юм бол
үнэ нэмэх гэсэн. Тийм. Энэ нь өөрөө одоо маш том даваа тал. За энэ нөгөө оригиналор нь бооцсон биз дээ. Тийм энэ ингээ калкин цаасанд ингээд нөгөө байгалийн гаралтай савн болохоор ингээ амьсгалаад тий. Яг л нөгөө түрүү чинь таны хэлдэг бяцлаг шиг. Өө энэ ч бүр амьсгалж байгаа юм ингээ голоор нь тий. Тий амьсгалаад ингээд нөгөө энэ олсон ингээд тууцаар хийснээрээ байгальд ээлтэй цавлгаатай болчихж байгаа. Манайх одоо ер нь бүх дамжлагын гараар хийгддэг. Тэгээ он сар бол айгүй чухал байдаг. Ягагтгүй одоо жишээлбэл гоо сайхны бүтээгдэхүүн дээр маш одоо урт замыг туулж те олон бараг жил босон ч зарим бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Нөгөө ягагтгүй химийн байц орчхороо удаан хадгалах боломжтой. Манайх болохоор эсэргээрээ яг нөгөө шинэхэн хоол хүнс шиг болохоор яг л одоо өнөө маргааштай үйлдвэрлэнгүүтээ хүн нь маргааш шууд хэрэглэх боломжтой те яг л одоо торт хийж байгаа юм шиг чинхэн талх хийж байгаа юм шиг ингэснээрээ нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн нь өөрөө яг хамгийн эрүүл шинэлэг шинхэн ийм одоо бүтээгдэхүүн болж чадчихж байгаа. Тэгэхээр он сарыг бол зайлшгүй ямар ч хэрэглэгч ямар ч бүтээгдэхүүн дээр харах нь аюул чухал. Тэгээ бид нар NHK World гэдэг нөгөө Японы суугаар бол манайхыг онцолж ирсэн. Тэгээд Монголд одоо тухайн яг баг нь хурж ирээд манай талаар одоо жижиг баримтат кино хийжсэн. Тэр маань манай хамгийн анхны олон улсад гарсан одоо ийм нэвтрүүлэг байсан. Тэгээд тухайн үед дэлхийд даяар цацагдсан нь бол бас бид нар яг одоо тэрийг би бас айгүй сайн сандаг хизээч мартдаггүй нөгөө том дэлгэцэн дээр хамт олноороо бүгд үзээд тэг ингээ кино үзэж байгаа юм шиг яг нөгөө тухайн баримтат киного бол үзчихсэн. Тэгэхээр тэр бол бас маш гоё байсан. Шангрила мод байрлах ламорын одоо брендийн нэрийн дэлгүүдэд хүрэлцэн ирээд байна. Тэгээд дэлгүүрийнхээ онцлог болон экспортод гарч байгаа талаараа манай үзэгчид танилцуулаач. Бид нар яг одоогийн байдлаар 9 улсад экспортоо хийж байгаа. Ковидоос болоод мэдээж манай үйл ажиллагаа хумигдаад экспорт мэж гэсэн хумигдсан байгаа хэдий ч бидний хувьд нөгөө бидний одоо экспортын түүх нь бас их гоё. Ягагтгүй энэ 9 орны бүх дистрибьюторууд өөрсдөө манайхыг олж исэн. Таах өөрсдөө хандаагүй юм байна. Бид нар хандаагүй, тэд нар манайхыг олж исэн. Тэгээд дийлэнхтэй одоо манай нэг бүтээгдэхүүнийг санамсаргүй мэдэж авсан ч юм уу те. Тэгээд амьдралд нь нэлээ одоо өөрчлөлтийг авчирсан учраас бүгд одоо дандаа залуучууд гэдгээрээ бас онцлог. Нөгөө талаараа өөрчлөлт авчирсан учраас өөрсдийнхээ улс орондоо гарааны бизнес эхлүүлсэн нь бас их онцлог. Тэгэхээр би бол бас дандаа хамт олондоо хэлдэг. Ингээд бид нар одоо ингээд өдөр тутмынхаа ажилдаа дарагдаад ингээд маш завгүй байдаг те. Гэтэ хаяач гэсэн бид нар ингээд хамт олноороо уулзахдаа за бидний энэ жижигхэн Монголтэй компани цаана нь одоо Таиландын нэг хүний амьдралыг өөрчлөө тэр хүн гарааны бизнес эрхлэгч болоод бидний ингээд хийж байгаа зүйлийг өөр улсад ингээд түгээж ийн гэдэг бол амар гоё бас зүйл бол байдаг. Тэгэхээр бүх дистрибьюторууд өөрсдөө манайхыг олсон. Тэгээ бидний юмд бас өөрсдөө итгэдэг болоод улс орондоо тэрийгэ түгээж байгаа болохоор бидний бас экспортын түүх нь айгүй гоё байдаг. Тийм чи түрүү хэлжсэн шүү дээ нөгөө Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон одоо стартап гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа экспортод гарахад нь одоо туслах зорилготой автом тийм одоо зөвлөгөө ирээдүй байна. Аха. Тийм. Ер нь бол одоо Монголд бол асар их боломж байдаг те. Бидэрт бол нөгөө олон улсад байхгүй жишээлбэл маш онцгой түүхийдүүд байна. Манай залуучууд ялангуяа одоо сүүлийн үед маш гоё юмнуудыг хийдэг болцсон те. Beat бус гэх. Тэгэхээр яг уу ялцчихгүй би өөрөө нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлагч болохоор те боломжуудыг хараад идэг болохоор өөрөө сайн дураараа одоо бас экспортыг нэмэгдүүлэх тал дээр судалгаагаа хийгээд явж байгаа. Тэгээд ер нь экспортод гарцсан ч юм уу анхны ядаж бүтээгдэхүүнээ гаргацсан хэм болсон ч одоо холбогдоод ингээд мэдээлэл өгөх юм бол би ялангуяа одоо бидний ойролцоо гэх улсуудтай бидрийг маш сайн ойлгох Казахстан, Кыргызстан, Узбекистан гэх зэрэг улсууд бол бид нар ингээ хоорондоо ямар ч те ийм холбоогүй байна гэж бас бид нар ингээ залуучууд нэгдээд ярилцаад байгаа байхгүй юу. Хичнээн бид нар ингээ би нэгэ магадгүй за орс хэлтэй гэд ойлгоч гисэн ингээ нүүдэлчин ч гэсэн ямар ч бидний хооронд худалдаа байхгүй байна. Тэгэхээр энэ улсуудын залуучууд бид нар сайн дураараа нэгдээд яаж энэ худалдааг нэмэгдүүлж болохоор байна вэ? Одоо би ч гэсэн ламурыг жишээлбэл Казахстан руу гаргахыг хүсэж байгаа байхгүй яа. Тэгвэл тэнд маш том зах зээл байна те. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас ажлын хажуугаараа сайн дураараа судлаад явж байгаа. Тэгээд хүмүүс бас нэгдээд туслаад өөрсдийнхээ бас бүтээгдэхүүний мэдээлэл өгч болно.
За баярлалаа. Ингээд жижиг дунд бизнес эрхлэгчдээ одоо энэ жид дундын одоо бизнесийн зовлон одоо биеэрээ мэдэрч өнөөдрийг хүртэл одоо зовлон жаргал дундор туулж явж өнөөдөр энэ амжилтанд хүрсэн. Одоо хулан маань одоо маань төрлийн урьдаар хүлээн авч одоо оролцсон талархлаа баярлалаа. Үнэхээр одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бол маш чухал салбар. Гэхдээ маш хүнд одоо энэ бизнесийн салбарт ороод ажиллаад явсаар байгаад ингээд энэ амжилтанд хүрнэ гэдэг чинь бол мэдээж маш их цаг нар санхүү мөнгө одоо ингээд зэрэг зарцуулсан байгаа. Хүч одоо залуунаас мас ингээд тооч зөндөл байгаа тийм. Тэгээд өнөөдөр ингээд өндөрлөгөөс ингээд анх нэг подолд эхэлж байсан, анх гэрийнхээ галтгоонд эхэлж байсан бизнес нь өнөөдөр ингээд Шангрила Моллогт ороод ирсэн, гадаадын 9 одоо улсад нийлүүлдэг болсон, экспорт хийдэг болсон. Энэ том амжилтын төлөө эмэгтэй хүн ингэж хөдөлмөрлөж ууггүй ажиллаж байхад одоо бас ажил хийхгүй байгаа залуучууд ч юм бас юу хэлэх вэ те? Ингээд одоо эндээс сайхан үлгэрч дуурайл аваа. Тэгээд манай хулан маань өөрөө хэлж байна. Ер нь одоо экспортод гарч байгаа жижиг дунд үйлдвэрлэгч нарт бол одоо зөвлөгөө болоод өн төлбөрөө өгье, тусалъя, надтай холбогдоорой гэх те. Эргээд ингээд нийгэмдээ сайн сайхны төлөө бас ажил хийх гэж байгаад бас талархаж хандж байна. Тэгээд таны цаашдах нь ажил үйлс амжилт хүсье. Гэр бүлч амжилт хүсье, ажилд нь амжилт хүсье. Тэгээд том капас болоорой. Монгол улсынхаа нэрийг ёс биш одоо бүх одоо 200 гаруй орнд дуусгаарай гэсэн ерөөлөөр нөхөн нэвтрүүлгийг өндөрлөө. За та бүхэндээ бас баярлалаа. Тэгээ бүх баялаг бүтээгч нартаа мундаг шүү. Битгий шантраараа хэдүүлээ чаднаа л гэж хэлье.